Ард сууж байгаа хүмүүс нүдээ аниараа би харж байгаа шүү. За би нэг асуулт асуух гээд байгаа. Бусдыгаа хараад явах уу гэж. За бүгд нүдээ аньсан тий. За энэ амьдралдаа биш дээ. Үнэхээр үхмээр санагдаж амиа хорлмоор тийм бодол орж ирж исэн хүн байвал гараа өргөдөө. Тий. Би бас гараа өргөж байгаа л доо. Би бас гараа өргөж байгаа. Би өөр оролдлого хийж ирсэн. За болгочих тий. Тэг хүн амиа хорлож үхмээр санагдана гэдэг чинь ямар сайн байх уу? Нэлээд зовсон байгаа шүү дээ өөрхий. Ер нь бол ингээд судалгаагаар ч гэсэндээ бараг 20 жилийн өмнөх судалгаан дээр Америкт сурж байгаа нийт коллежийн оюутны 10 оюутны 5 нь амиа хорлох тухай бодол орж 10 оюутны 1 нь бүр амиа хорлох оролдлого хийжсэн гэж Америкт шүү дээ. Одоо ингээд бид нар хойд Солонгос биш өмнөд Солонгос, Японыг харах юм бол амиа хорлолтоор дэлхийд тэргүүлж байна те. Нөгөө одууд, нөгөө саятнууд яг нөгөө хүмүүний хүсдэг бүх юм одоо залуучуудаа те. Энэ хорвогийн манай монгол залуучуудын хүсдэг бүх юм тэдэнд байсан. Нэр алдар нь байсан уу? Үнэхээр нэр алдартай. Үнэхээр од саятнууд, долларын саятнууд. Харахад бол үнэхээр тэдэнд царай зүс бүх юм байгаа ч тэд ягаа амиа хорлоод байна. Тэгэхээр хүний амьдралын аз жаргал амар тайван гэдэг бол тэр хүн хэрэг нэр алдар, хэр царайлаг, хэрэг дансандаа мөнгөтэй гэдгээс ердөөсөө хамаарахгүй байгаа гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Амьдралын утга учир гэж бид нар сая дуулж байна. Амьдралын утга учир хизээч мөнгнөөс хэрэг мөнгөтэй байгаагаас тансаг хааны ордонд амьдарч байгаагаас хизээч шалтгааллахгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй байхгүй. Хамгийн гол нь яагаад ойлгохгүй вэ гэхээр тийм төвшөнд хүрээгүй учраас л тийм л болчихвол гоё болчих байх л гэж ойлгоод бодоод байгаа. Гэтэл яг энэ бүхний хөөцөлтний эсрэг та нар ариун библиэлд байгаа Соломон хааны сургаалт үлгэр тэр гүн ухааны номыг уншаарай. Соломон хаан бол энэ дэлхийн хамгийн баян хаан байсан. Соломон хаан шиг баян хаан энэ хорвоод хэзээч төрөөгөө баян хүн. Та нар Элон Маск гэж байгаа. Яг үнэндээ бол Соломон хаан бол юун Элон Маск. Гэхдээ Элон Маск бол энэ дэлхийн одоо хамгийн баян хүн байна. Таар боддоо нэг хүний хөрөнгө одоо 500 тэрбум доллар даваа явцсан. Одоо хагас их 80 долларлууд өгсөн байна шүү дээ. Юун долларын саятан. Долларын саятныг даваад тэрбум болоод тэрбумаасаа бүр 500 тэрбум бидний толгойд багтахгүй нэр. Монгол улсын жилийн бүхэл бүтэн алтаа зараад, мөнгөө зараад, нүүрсээ зараад бүр хуугаар нь хамж байгаа Монгол улсын олдог орлогоос илүү байгаль усаа экологоо сүрүүлж байгаад олдог манай Монголын орлогоноос илүү давсан мөнгө ганцхан хүнд байж гэнэ та нар боддоо. Үнэхээр тэгтэл Соломон хаан бол юун Элон Маск. Соломон хааны хаанчлалын үед биш дээ. Бүхэл бүтэн Израилийн ард түмэн тэр чигтээ асар баян болоод одоо гудамжинд ингээ гарахад ингээ хөвтчээдэг чулуунуудыг бид нар мэднэ үстэй ингээ чулуу. Ямар ч үн цэнэгүй байдаг үстэй. Соломон хааны хаанчлалын үед цалин цагаан мөнгө зөвхөн газар хөвтчээдэг ердийн чулуу шиг ийм хэвийн зүйл болж хувирсан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хаанчлалын хөгжил цэцгэлэлт ямар аимшигтай төсөөлхийн аргагүй байсан бэ. Тэгтэл Соломон хаан юу гэж хэлж байгаа вэ гэхээр ариун библиэлд тэр номлогчийн үгс гүн ухааны номон дээр үнэхээр би бүх юмыг хийж бүх юмд хүрсэн ч энэ нь хов хоосон байлаа гэж хэлсэн байгаа шүү дээ. Хов хоосон. Салхины хойноос хөөцөлдөх мэт хоосон байлаа гэж. Тэгэд энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр байшин дүүрэн баялагтаач хэрүүл уралтай амьдарснаас амар тайван газар өвсөн овоохоо амьдарсан илүү дээр юм а гэж хэлсэн байгаа шүү дээ. Тэг би урт нь бол нөгөө та нарт хэлжсэн те дотроо ингээ мөнгөтэй бол хүн аж аргалтай амьдрах хахаа гэж яг л тэгж боддог байсан. Гэтэл ариун библийн сургаалыг уншаад Бурхны нэгүслэр би мөнгөтэй болохоос өмнө тэрийг ойлгоцсон. Юу ч гүй байгаа хэцүү залуухан хүүхэд ариун библийн сургаал уншаад нэрээ юу илээ. Амьдралын утга учир нэрээ би ингээд тансаг сайхан хааны ордонд амьдарсан ч гэртээ хэрүүл уралта хүчрхийлэл эхнэрээ араар тавиал үр хүүхдүүд айдас давтуулаад уйлуулаад хараа зүхэл ингээл явж ивэл тэр тансаг байшинд амьдарсны утга учир нь юу юм? Ямар ч амар тайван байхгүй. Тэгээ тэр гоё хааны ордон шиг тансаг байшинд амьдраад байгаа шалтгаан нь юу юм? Утга учир нь юу юм? Тэрний оронд эсгий гэртээ
элэг бүтэн эсхий гэртээ инээлдэж суугаад тэр гэр бүл хамгийн аж аргалтай байгаа хөөхгүй. Тэгэхээр би ойлгосон. Ер нь бол амар тайван аж аргалыг мөнгнөөс биш яг би өөрөө бий болгож чадах юм байна. Би өөрөө л гэр орондоо инээд хөөр, баяр хөөртэй байлгахыг би өөрөө л шийдэж чадах юм байна. Тэр мөнгө биш. Хүмүүс дандаа байхгүй зүйлээ боддоо шүү дээ. Тэгчүүл ингэчүүл дааж ийм байвал би ингэчих юмсан гээл дандаа бүтэхгүй мөрөөдлийг бодоод гуниглаа яваад идэг. Харин өнөөдөр аз жаргал чинь тэр амар тайван чинь таны дотор байгаа байхгүй. Танаас шалтгаална. Тэг сая би наашаа ирж явахдаа нэрэ бурхан зөргөө гэд одоо нэг хэрвээ бурхан чамайг дуудах юм бол хичнээн залуу байсан хамаагүй гэж те. Тэр дууг зохиосон энэ хүний CD тэр над CD-г өгсөн байхгүй. Тэгээ энэ хүн үнэхээр гайхалтай юмыг маш их боддог. Өөрөөс надад хэлжсэн. Би уран бүтээлээрээ дамжуулж зүгээр нэг дуу дуулж хүмүүсийг нэг гоё хөгжөөгөөд өнгөрөх биш. Би юм ярмаар байдаг уран бүтээлээр хүмүүст. Тэм учраас энэ хүний ингээд дуунууд нь дандаа юм ярьсан, юм бодуулсан. Тэгтэл хүмүүс нэг ойлгодог юм байл да, тоодгүй. Тэгээ би ингээд дуугийн CD-ндээ нэг машиндаа сонсоод тэгээ дууныхын талаар ярьсан чинь бүр гайхаад баярлаад миний дууг анх удаага ингэж сонсож, ингэж ойлгож надтай ярьж байгаа хүнийг би анх удаа харлаа гэж байгаа. Тэгээ энэ хүн сая би энэ дуугийн сонсоо явжсэн чинь тэгж байна. Ердөөсөө энэ амьдралд те чи өөрөө л боол. Эсвэл чи өөрөө л хаан байхыг шийднэ. Эсвэл чи өөрөө л итгэл тийм ээ? Чи өөрөө л тэр жаргал бүтээж чадна. Эсвэл чи өөрөө л зовлон бүтээнэ гэж байгаа. Түнсэж тэр мөнгө биш. Мөнгө бол амьгүй зүйл шүү дээ. Зүгээр хэрэглээ. Тэгэхээр өнөөдөр бид мөнгнөөс шалтгааллахгүй дансандаа хэрэг мөнгөтэй байхаагаас үл шалтгаалan бид нэр байгаа газар амар тайван дотор байх боломжтой. Тэгээ нэг бизнесмен хүн ярьж ирсэн. Бизнесмен байсан хүн гэж хэлээ. Маш их хөгжил цэцгэлж ирсэн. Маш их ашиг орлоготой болсон эхнэртэйгээ гэр бүлийн бизнес эхлээд тэгээ эхнэр нь бүх данс санхүүг нь барьсан. Тэгээд нөгөө маш их томроод саяын эд хөрөнгөтэй мөнгөтэй болсон чинь эхнэрийнхэн зан ааш нь өөрчлөгдөөд нөхрөө голдог болоод тэгээд нөхрөө араар тавьдаг болоод залуучуудтай явуулддаг болоод бүр яг алтан загсны үлгэрийн эмгэн шиг хувирсан гэж байгаа юм. Тэгээд тэр маш их шоконд орсон. Маш их сэтгэлээр унсан. Тэгээд нэг удаа бас нэг шүүхийн асуудал болсон юм шиг байгаа. Тэгээ өөрөө ярьж байгаа. Би ингээ шүүхтэр ингээ өдөр болгон дуудаг даад ингээ очдөг байсан. Гэсэн чинь миний хажууд нэг ядарсан ингээд харваас ингээд бүр ингээд унжижсэн хувцастай. Айгуу тийм зовсон ч байх үү нөгөө хувцсан харахаар гадна талаасаа их л ядуу хүн байсан гэж. Тэгээ тэр хүнийг харахаар царийн ингээ айгуу баяр хөөртэй байсан гэнэ. Дандаа амандаа дуу хайлаа л инээсэн байж байдаг. Тэгэд ингээд өөрийг харахаар амар ганган дээрээ тавьчихсан нэг зовцсон амтэн эхнэр нь араар нь тавьчихсан тест өчнөө асуудалтай гэр бүл нь сүрч байгаа. Тэгээ шүүхт өдөр болгон дуудагдаад нөгөө таваар шин болохоор нэг өмсөн зүсээ хувцсан харваас ядуу хүн гэдгийг харагдана. Тэгсэн мөртлөө ингээд нүүрэнд нь ямар ч гониг байхгүй дуу хайлаа л ингээс байж идэг. Тэгээд гайхаад нөгөө хүнтэй танилцаад та одоо ямар хүн бэ? Яагаад танд ийм баяр хөөр байд юм бэ гэсэн чинь Есүс ярьсан гэж байгаа байхгүй. Их чинь Есүст итгэх юм уу? Тэ чи манад дээр би чам сайхан хоол хийж өгөөгээд. Тэг гэрт нь орсон чинь гэр хороололт. Тэгэд нөгөө нэг модон сарампаа ингээд юм амбар шиг юм дотор. Тэгээд нар сар нэвт гэрэлтсэн. Тэгээд дотроо ингээд тэрийг сонин ингээд наагаад ингээд нөгөө онгорхоо цоорхоогоо ингээд сонингоор картон цаасаар бүгэлчихсэн. Үнэн сүрдсэн газар орсон гинэ. Тэгсэн бүртлээс үнэн ингээд талархалтай дүүрэн гараа өргөөл залбираад бүр тэгээд тэр хүнээс сайн мэдээ сонсоод Есүст итгээд. Тэгэд эхнэрийнхээ төлөө залбирсан. Эхнэр нь Есүст итгээд гимшээд. Тэгээ энэ хоёр бас эхнэр нь өвчин тусцсан байсан. Идгрээд. Тэгээ энэ хоёр яг Есүс дээр яг бурхан дээр ирсэн байгаа байхгүй. Тэгээд алтан загсны үлгэрийн эмгэн шиг эхнэр нь бүр дампуураад юучгүй эвдэрхий твштэйгээ бас үлдсэн гэж байгаа. Ёстой хүн мөнгөтэй болох ямар аимшигтэй юм бэ гэдгийг амссан гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө мөнгөнд нь буруу байгаа юм биш. Мөнгө бол амьгүй зүйл шүү дээ. Мөнгө танд сайнаар ч муугаар ч үнэндээ бол нөлөөлж чадахгүй. Мөнгө танд хормоо санаатай болохыг зөвлөж чадахгүй. Хамгийн гол нь мөнгө таныг хэн байсан бэ гэдгийг харуулж байгаа байхгүй. Та тийм болчихсон юм биш. Угаасаа тийм байсан байхгүй. Таны дотор нөхцөл нь бүрэлдэхэд та эрх мэдэл мөнгөтэй болоход
од болоход, алдартай болоход, хаан болоход таны дотроос жинхэнэ зэсчин цохож байгаа байхгүй. Мөнгө бол хүнийг шалгадаг гэж. Тийм учраас ийм үг гэдэг. Хэн нэгний таныг гэвэл тэр хүнд мөнгө өгч гэж байгаа байхгүй. Тэгэл жинхэнэ хинбэ гэдгийг танигдана. Эсвэл хэн нэгний таныг гэвэл эрх мэдэлд өгч. За ястаа эрх мэдэлд гараад оодорч эхэлнэ. Жинхэнэ бужигнуулж эхэлж байгаа байхгүй. Тийм учраас бид нар үнэхээр эзэн Есүс Христ дотор аврагдаж бид нар амьдралын утга учирыг, амьдралын сайн сайхныг үнэхээр Бурхан дотор л амсахгүй бол тэгээ бүгд хамтдаа залбирая. Тэгээ зүрхнийхээ төлөө л залбир. Бидрийг Абаканд залуу одоо хөвгүүд, охтууд 20 гаруйхан настай бид нар Библийн сургууль сурж яхад бид нар Бурханаас залбирдаг байлаа. Эзэн минь бид $100 өгчлөлтөө гэл. Тэгвэл л өста бужигнуулах гал өста нэрэ эзний төлөө $100 болчвол өста эзэндээ өргөлөө өгөөл өста нэрэ их юм хийх юм шиг санагдал. Яг л ийм гин мунхаг л $100 гоогаал. Тэгэл бүр сүлдээ эзэн минь $100 өгч гэж яг юу нь болохгүй байгаа юм бэ гээл. Хүн өөрийгөө мэдэхгүй байгаа байхгүй. Тэгсэн чи яг нэг номлогч хэлсэн шүү дээ. Бурхан та нар $100 өгөх нь асуудал биш ээ. Харин $100 болчоо та нар өнөөдөр сүмдээ байх уу гэдэгт л асуудал байгаа гэхэд бодож үзэж байгаа байхгүй. Тэгээ тэр үед бол яг үнэндээ бол яста баярлаа баяртай гэж зугаацсан гээл. Яста тансаг машин аваад тансаг хувцас өмсөөл солиорол явах байсан баг. Аархаал. Хүн өөрийгөө мэдэхгүй байгаа. Хүний зүрх ийм хуурамч байдаг гэдэг. Тийм учраас эзэн таныг алдахгүй тулд эзэн таныг хамгаалаад байгаа байхгүй. Эзэн бидэнд хайртай учраас. Жишээлбэл 8 настай хүүхэд ааваасаа тий аваа би машин чинь барьж сурья гэвэл өхөө. Таны 5 настай хүүхэд, 8 настай хүүхэд, 10 настай хүүхэд таны машиныг говьл таах уу? Та харамч учраас уу? Юу болохыг бид мэдчихэж байгаа. Бид хайртай учраас заримдаа өгдөг байхгүй. Бурхан бидэнд хайртай учраас бидний зүрх хуурамч гэдгийг мэдж байгаа учраас маш олон даруухан сэтгэлтэй хүмүүс сүмд ирж ирсэн. Яг амьдралд яг ингээ ядраад, туйлдаад тэгээ бид нэр хайраараа хүлээж аваад цагаа гаргаад, залбирлаа, зориулаад, халамжлаад үнэхээр хамгийн хайраараа хүлээж авахд тэр хүмүүс бүр хэлж ирсэн. Энэ хүмүүсийг гомдоож болохгүй шүү. Стэнэр энэ хүмүүстэй энэ чуулгандаа л үнэнч байх юмсан гээл ирээл явж исэн. Гэтэл дараа нь асуудал нь шийдэгдээд өвчин нийтгрээд санхүүгийн асуудлаас гараад ирсэн чинь зүрх нь өөр болоод мань мэтийгээ шүүдэг болоод мань мэтийгээ муулж ярьдаг болсноо сүулдэ яваад гэж байгаа юм. Тэгээ би нөгөө амлалтаа хийсэн болоо. Хүний зүрх ийм байдаг байхгүй. Бид нар хэвээрэл байгаа шүү дээ. Бид нар өөрчлөгдөхгүй байхгүй. Хийх юм хийгээл явж байна. Хэцүү байх чинь санаа тавьсан. Одоо та насанд хүрч та өрөөгдөж одоо тантай зуралдах шалтгаан байхгүй. Цаашаага яв. Цаашаага бусдыг хайрлаад яв. Чуулганд ирж байгаа шинэ хүмүүст чуулганыг мэдэхгүй бусад хүмүүс санаа тавиад яв. Харин бид нар бас танд санаа тавьсан шиг сүмд ирж байгаа бусад шинэ хүмүүст эзнийг мэдэхгүй тэр зовж байгаа хүмүүс рүү санаа тавьдаг байхгүй. Тэг үргэлж намайг өөртөө л санаа тавьсан хэвээрээ болохыг хүсдэг хүмүүс байна. Ердөөсөө ганцаараа орчлонд амьдарч байгаа юм шиг л. Намайг л хайрл пастра надад цаг гар гэсэн баг юм шаардаж байгаа юм шиг. Гэтэл би чинь маш олон хүмүүст харилцаж байгаа шүү дээ.
Харин эргээгээд пастортайгаа хамт нэгдээд зов зүдэрч байгаа хүмүүсийн төлөө хамт явах хэрэгтэй байхгүй. Намайг анх нөгөө шинэ итгэж байхад нэг ийм дуулагддаг байсан сүм дээр. Тэр дууг дуулж явахдаа яг л бурхан надад үгээ хэлжсэн л да. Тэр дуугаар магтаалаар дамжуулан үнэхээр бурхан ярьдаг шүү. Амен. Тэр дуун дээр хайрыг минь чи надаас үнгүй авсан. Бусдад бас үнгүй өгч бай. Миний нэрээр чи итгэл авсан. Минийх гэж хэлэгдэхээр амьдраач гэж. Тэр дууг дуулж байхад бурхан надтай ярьдаг байсан. Үнэхээр бусдын төлөө өөрийгөө зориулах. Би бурханаас авсан энэ үнгүй авсан хайраа бусдад үнгүй өгөхийг бурхан намайг ятгадаг байсан. Бурхан та нараас ч энийг хүсэж байгаа. Хуваа хичээсэн хүмүүс бусдын төлөө амьдрах нь энэ бол гайхамшиг байхгүй. Амен. Тэг бүгдээрээ дахиад залбирая. Есүс намайг өөрчлөөч. Хамтдаа залбирцгаая. Эзний үг хүслийн дагуу бүгдээрээ зүрх сэтгэл оюун бодлоо өөрчлөгдөн. Өөрчлөн шинчилцгээе. Халелуя. Бүгдээрээ хуваа хичээсэн зангаа орхиж Бурхны хайр инэрлийг амссан юм бол бүгдээрээ энэ хайрын зохистой амьдарцгаая. Ямар ч үед бүгдээрээ өөрчлөгдөв. Анхны хайр, анхны итгэл, анхны хараал байцгаая. Та эрх мэдэлд хүрэх үед, мөнгөтэй болох үед битгий бартмал. Үргэлж бурханд алдрыг өргөж даруй. Тэгвэл эзэн таныг өргөмжилсээр байх бол хэрвээ та бардамнвал эзэн таныг орхих бол. Эрдэм эзэн бардамнагчдыг холоос мэддэг гэж хэлсэн. Холоос мэддэг. Та нар боддоо Небухаднецар гэдэг хаан, Вавилоны агуу хаан, Египтийг хүртэл эзэлж авч фараонуудыг боол болгосон тэр агуу хаан, Вавилоны тэр агуу хаан тулсыг байгуулсан, агуу хотыг байгуулсан. Тэгээд тэр хаан нэг өдөр ордон дээрээ цайсан дээрээ явж байхдаа өөрийнхөө байгуулсан тэр агуу гүрнийг харахтаа амаараа биш шүү. Зүгээр зүрхэн дотроо миний бүтээж байгуулсан өөрийнхөө хүч чадал эрх мэдлээр байгуулсан агуу Вавилон биш үү гэж зүрхэндээ бодож амаараа дүнгэж хэлж байх тэр үед Тэнгэрээс дуу гарч Небухаднецараа хамгийн дээд нэгэн хүмүүний хаанчлалыг захирч хүссэн хүндээ өөрийнхөө эрх мэдэл хаанчлалыг өгдгийг чи мэдэх хүртлээр чамаас хүний оюун ухаан чинь авагдаж адгуусны оюун ухаан чамд өгөгдөж чи Тэнгэрийн шүүдэрт норж чиний үс хумс бүргэдийнх шиг амьтных шиг ургана гэж хэлсэн. Тэгээд Небухаднецар хаан галзуурсан байгаа шүү дээ. Хүний оюун ухаан авагдаж адгуусных болж тэгээд тийм агуу хааныг галзуурсан төшөмдүүд нь ордноосоо явуулж хөөгөөд тэг галзуурсан хүн үс нь ургаж цагаал үсэндээ баригдаж хумсан бүргэдийнх шиг болж тэгээд хэсэг үе Тэнгэрийн шүүдэрт норж зүгээр гадаа амьдсан байна. Аим шиг та агуу хаан байсан шүү дээ. Бурхан минь тэрийг хаадын хаан гэж Библиэлд хэлсэн. Хаадын хаан Небухаднецар. Фараоныг Египтийн сүр жавхлан нураасан тэр агуу хаан шүү дээ. Ийм болсон. Тэ дараа нь хүний ухаан өгөгдөж тэр хамгийн дээд эзнийг магтан дууссан. Үнэхээр хамгийн дээд эзэн тэр эзэн хүмүүний хаанчлалыг захирт юм байна гэдгийг ойлгосон. Түүний хаанчлал үнэхээр мөнхийн хаанчлал юм байна гэдгийг ойлгосон. Яг тэр үед төшөмдүүд нь эргэж хааныгаа эрен хайж хээрээс олж аваад хаан сэнтэд нь буцаад залсан. Ингэж бурхан бардам нэг доош нь оруулдаг. Тэгээ би та нараас асууя тий. Бардамнаал бурханаар жигшигдэж орхигдох хүсэлтэй хүн байна уу? Эсвэл ямар ч үед та нар
дэвжин дээшлэхэд, эзэн таныг өрөө өгөхөд, таны ажил, бизнес, таны амьдралыг өрөө өгөхөд, танд сайхан байшин өгч, сайхан машин өгч, сайхан хувцас өгөхөд та бие тоогоол. Унах унаагүй явган эсвэл муу машин унж байгаа, муу хувцастаа нэг ад үзэж, зүрхэндээ бардамнаж ингэж явах уу? Тэгэд бүгдээрээ яг одоо бардам зандаа гимшицгээе. Эзэн таныг ивэхэд өөрийгөө зохистой болгоо. Эзэн даруй үнийг өргөдөг учраас та нар энэ бардамнал гэдэг зүйлийг зүрхнээсээ эсвэргүүц. Бардамнал зүрхнээс гардаг юм шүү. Бидний зүрхнээс л энэ залим их худал хуурмаг, бардам зан, ихэрхэл, тэрслэл, хар санаа, хормоо санаа, завхай садарлал, альва худал хуурмаг зүйл бидний зүрхнээс идэг. Яг одоо зүрхэн дээрээ гараад авъя. Бүгдээрээ залбирцгаая. Эзэн та миний дотор цэвэр зүрхийг бүтээгэж. Эзэн намайг угаахаач. Библи хэлж байна. Бурхны хүчрхэг мотрын дор өөрийгөө даруй байлга. Хүчрхэг мотрын дор. Таны амь нас, таны бүх зүйл эзэн Бурханаас хамаатай. Бүгдээр тэр ишлэлийг харъя. Өөрийгөө даруй байлгах тухай. За эхлээд бүгдээрээ Матай 23 дугаар бүлгийг гаргая. Матай 23-ын 12. За энэ үгийг та нар минь хүлээж аваарай. Энэ үгийг чэйжлээд аваарай. Матай 23:12 дээр өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж харин өөрийгөө даруй байлгахсад яана гэж байна. Өргөмжлөгднө гэж. Даруй. Тэгээ бүгдээрээ өөртөө хэл. Даруй гэж. Тэгээд ариун агч маань тий. Одоо Монголын бүхэл хүмүүс мэдэндээ барах тий. Тэгтээ сүмд ирээд эзний өмнө уйлаа суудаг. Тэгээ олон нэр алдартай эрх мэдэлтэй хүмүүс ингээд сүм рүү явдггүй. Библиэлд хэлсэн байгаа Есүс дээр тэд ирээгүй. Тэд Есүст итгэсэн боловч Есүс рүү очиагүй гэж байгаа байхгүй. Сүм рүү очиагүй. Яагаад гэсэн чи Библи хэлж байгаа байхгүй. Яагаад гэвэл тэд өөрсдийнхөө нэр төрийг Бурханыхаас илүү хайрлсан юм а гэж хэлсэн. Сүмд очивол доош нь орчих гээд байна л да. Хүмүүс намайг юу гэж бодох вэ гэл. Тэгтээ дотроо Есүст итгээд байгаа байхгүй. Есүсийг хүндлээд байгаа, итгээд байгаа мөртлөө сүм рүү явахгүй байгаа. Тэгээд Библи хэлсэн. Тэд өөрсдийнхөө нэр алдрыг Бурханыхаас илүү тавьсан гэж байгаа байхгүй. Харин та нар бол даруй байдал дотор сүм рүү ирсэн байхгүй. Сүм рүү ирэхээсээ ичээгүй. Би Есүст итгэдэг гэдгээсээ ичээгүй. Тэг ялангуяа ариун агч шиг тий дуучин ариун шиг олны танил болсон хүн би Есүст итгэдэг. Тэгээд сүмд явахаас хүмүүс намайг юу гэж бодох бол яах бол миний карьер унах болов тий ингээл фэнүүдээ алдах болов янз бүрийн юм болж байгаа. Гэхдээ тэр бүхнийг зүгээр новш болгоод уландаа гიშгээд эрэхтэй ариун агч хамгийн гайхалтай хэлсэн үг гээд хүн бурхан дээр хоёр замаар л ирд юм байна гэж. Эхнийх нь даруй болж ирд юм байна. Хоёрдугаарт бүр даруй болж ирд юм байна гэж хэлсэн. Тэгээ Есүс эзэн хэлж байна. Миний нэрнээс ичсэн хүнээс би хожим, тэнгэр дэх эцгийн өмнө, тэнгэр дэх тэнгэр элчнэрийн өмнө би тэр хүнээс ичнэ гэж хэлсэн байгаа шүү дээ.
Харин миний нэрнээс ичээгүй. Би Есүст итгэгч гэж хүлээн зөвшөөрсөн, намайг хүлээн зөвшөөрсөн тэр хүмүүсийг Тэнгэр дэх аавынхаа өмнө, Тэнгэр дэх Тэнгэр элч нарын өмнө би энэ хүн минийх гэж хэлнэ гэж хэлсэн байна. Та нар дотроос хожим Бурхны өмнө очисон чинь Есүс таныг би чамайг танихгүй гэд нүүр буруулахыг хүсэж байгаа юм байна уу? Тэгвэл өнөөдөр та түүнээс нүүр буруулж амьдарч гинүү гэдгээ л бод. Учир нь бид юу тарьснаа хураана. Тэгээ Есүс Христийн нэрийг өндөрт өргөөж Христийг мэдхгүй тэр хүмүүст үлгэр дуурайл болж таны амьдрал, таны үлгэр дуурайлал, таны даруй байдлаас, таны хайраас, таны залбирлаас болж таны хайртай хүмүүс, таны эргэн тойрондох хүмүүс, тэр байтугай таныг үзэн яддаг тэр хүмүүс таны үнэн байдлыг, таны ариун байдлыг, таны зөвхт байдлыг хараад би ч гэсэндээ сөмчөө очиж болох уу гэд аврагдаад тэр дайсан мэт амьдарч исэн хүн таны хамгийн дотн анд нөхөр, хамтран зүтгэгч, таныг хүндэлдэг нэгэн болох хүртэл бид тэгж үлгэр дуурайл болж амьдрахыг Бурхан хүсэж байгаа байхгүй. Гэтэл хүмүүс таныг хараад ингүүл яана Есүст итгэвэл энэ шиг болчт юм уу гэд. Есүсийг үзэн ядвал яана. Таны нөхөр чинь, таны эхнэр чинь, таны өр хүүхдүүд, таны зам байдал энэ бүхнийг хараад хизээч сүмд явахгүй гэд Есүсийг үзэн ядвал яана. Библиэлд ингэж хэлсэн. Надаас та нараас болж миний нэр өргөмжлөгдөөгүй. Тэр харь хүмүүсийн дунд миний нэр гутаагдсан, доромжлогдсон гэж Бурхан еврейчүүдийг зэмлсэн байдаг. Тэгэхээр та нар дотроос эзний нэрийг хайрладаг, хүндэлдэг, өргөмжилж амьдардаг тийм хүсэлтэй тэгж явдаг хүмүүс та нарын дундаас таны дотор бий болох ёстой юм шүү ах дүүс минь. Амен. За дараагийн ишлэлийг бүгдээр харъя. Лук 14. За энэ яг л адилхан ишлэл байна. За өөр ишлэлийг харъя. За бүгдээрээ сургаалт төгсийн нэг ишлэгийг харъя. Сургаалт төгс 16-гийн 18. Энэ бас үнэхээр хүн болгон чийжлэх ёстой ишлэл шүү. Сургаалт төгс 16-гийн 18. Тэгээ хамтдаа унших уу. Сүрлийн өмнө бардам зан, уналтын өмнө дээрлэхүү зан явд юмаа гэж хэлсэн байна. Тэгэхээр хэн нэгэн сүрч, бүдэрч унахын өмнө нэг зүйл болсон байдаг. Тэр нь тэр хүн бардамсан байт юм байна. Тэр хүн ихэрхэг болсон байт юм байна. Тэм учраас энд хэлж байна. Сүрлийн өмнө бардам зан явдаа шүү гэж. Хэрвээ та одроол эхэлж байгаа бол та уналт, та унаад эхэлсэн байна гэсэн үг. За дуулал 119:21-ийг харъя. Бас энд ингэж хэлсэн байна. Таны тушаалаас салан төөрдөг, бардам хараал хүртсэн үнийг та зэмэлдэг гэж. Тэгээ бардам хүнийг энд хэлж байна. Хараал хүртсэн хүн гэж. Тийм учраас бардамнаад эхлэх юм бол та ер нь хараагдаж эхэлж байгаа гэсэн үг. Сургаалт төгс 15:25 дээр ингэж хэлсэн.
бардам хүний гэрийг эзэн нураана гинэ. Ямар амар вэ? Бардам хүний гэрийг эзэн нураана гэж. Сургаалт төгс 16-гийн 5. Зүрхэн бардам бүгд эзэнд ямар гинөө? Эзний хайрыг биш, тааллыг биш, жигшлийг төрүүлдэг зүйл бол бардам зам. Та бардамнаад л эхлэх юм бол та жигшигдэж хараал ирэх бол, шийтгэл ирэх бол. Энд хэлсэн байна. Бүр гар барьсан чуулна гинэ. Би бүр батлий, бүр гар барьсан чуулна. Бардам зүрхтэй хүн бүр зайлшгүй шийтгүүлнэ гэж. Тэг бүр энэ хэдэн оны орчуулга энэ дээр гараад байна. 2004 оны орчуулга гараад байна уу? 2013-ыг гаргадаа. Бүр энэ үгэн дээр биш үү? Бардам зүрхтэй хүн бүр эзэн жигшүүртэй бүр гар барьсан чуулна. Бүр шийтгүүлэх нь гарцаагүй гэж шүү дээ. Тэгэхээр бардам хүний шийтгэл бол хизээч зогсохгүй, заавал ирнэ. За. Бүгдээрээ эзнээс имээцгээе. Библи биднийг үнэхээр энэ бардамлаас бүр зугтаа гэдгийг хэлж байгаа юм аа. 1-р Петр 5:6-ыг харъя. За, энэ бол Бурхан бидэнд хандан хайраараа сануулсан үг сургаал байна. Та сая бид нэр үзлээ те. Бардам хүн хараал өртсөн байдаг. Бардам хүний шийтгэл бүр би гар барьсан ч болно, гарцаагүй шийтгүүлнэ гэж хэлж байгаа. Сүрлийн өмнө бардам зан, бүдэрч унахын өмнө дээрлэхүү зан явдаг. Бардамсан хүн заавал ундаг гэдгийг Библи хэлээд одоо Петр дээр хэлж байна. Ийм учраас, заанаар хэлэхгүй, ийм учраас гэж хэлэхгүй. Петр хэлж байна. Бурхны апостол хүн. Бурхны хүчрхэг мотрын дор өөрийгөө ямар байлгах гэнэ? За, өөрийгөө даруй болгоо. Даруй болгох нь миний хариуцлага, таны хариуцлага байхгүй. Зарим хүмүүс ингэж залбираад байдаг. Эзэн минь намайг даруй байлгаж өгөөч гэд. Энэ Библийн дагуу зөв залбирал мөн үү? Үгүй шүү дээ. Та бардам байвал эзэн таныг зүгээр л таныг үнэхээр шийтгэн шүү. Няслана. Үнэхээр Бурхан бардам нэгнийг бол үнэхээр жигшдэг байхгүй. Бид ийм агуу Бурханы өмнө хин бэ? Бид Бурхан юм уу? Бурхан үнэхээр бардамж байгаа нэг нь маш дургүй. Яагаад гэж? Бурхан өөрөө тийм агуу Бурхан, төгс хүчит, тэнгэр газрыг бүтээсэн, үзэгдэх үл үзэгдэх мөнх ертөнцийг бүтээж захирдаг тэнгэрийн тэнгэр элчнийг тэр иргэшээлдээ байлгадаг. Энэ дэлхийд ирэх бүх бузар чөтгөр, бүх бузар унсан тэнгэр элчнийг тэр бүгдийг захирдаг. Бүгд түүнээс салгалан чичирд бэмбэгэндэг. Тэр агуу гайхамшиг тэмдгүүдийг ч үлдээж чадна. Тэр нарыг зогсоож исэн хуучин гэрэн дээр. Тэр улаан тэнгисийг ч ярьж байсан. Бүх дэлхийг усан галууд тэр юулуулж байсан, автуулж байсан тэр нэгэн. Тэр үхсэн нэглэгч амьлуулж байсан. Тэр агуу төгс хүчит агуу нэгэн ямар даруухан блэ. Ямар ариун. Бурхан хизээч бардамлахгүй. Хизээч Бурханд тийм бүр өчүүхэн бүр бардамлын сүудэр байхгүй гэж та нар бодлоо. Тийм даруй нэгний өмнө бид нар бардамдаг юм бэ? Бид их хэрэгтэй юм бэ? Бурхан бардам хүнийг үнэхээр жигшдэг. Бардам хүнийг эсрэг үздэг. Тийм учраас Илч Петр хэлж байна. Бурханы хүчрхэг мотрын дор өөрийгөө даруй байлгах гэж. Даруй болгох. Даруй байх нь миний хариуцлага байхгүй. Амен. Даруй.
болгоцгоё. Тэгвэл юу болно гэж байна. Тэгвэл эзэн таныг зохистой цагт нь өргөмжилнэ гэж. Эзэн даруй хүнийг үнэхээр өргөмжилнэ гэдгийг бүр баттайгаар гар үлсэрч болно би хэлье. Амен. Халелуя. Эзэн даруй сүнстэй хүнтэй хамт байдаг. Өндөр болон ариун газар эзэн оршдог баг. Даруй байдал. За тэгвэл би та нараас асууя. Даруй байлга гэж хэлсэн байна. Тэгвэл бид яаж өөрсдийгөө даруй байлгах вэ? Та нар нэг бодоод үзтээ. Би яаж даруй байлгах вэ? Учир нь Библи даруй байлгах гэдэг. Ер нь даруй зан гэж юу юм бэ? Өөрийгөө даруй байлгана гэдэг Бурхны өмнө. Эзний өмнө даруй амьдарч байгаа хүн. За та нар хоорондоо яриад үзэх үү? Игнэнд байгаа хүмүүс хоорондоо ер нь даруй байх. Яг эзний өмнө даруй амьдарч байгаа хүний шинж тэмдэг ер нь даруй байна гэхлээр яг яана гэсэн үг вэ бүгдээрээ бод. Библийн дагуу яри. Библийн дагуу. Бурхны үгийн дагуу ер нь өөрийгөө даруй байлгана. Бурхны өмнө даруй амьдрна гэдэг бол. Халелуя. Халелуя Иесус. Хөгжим явуул явчихгүй те Магдалины дуу. Та нар минь сайхан яриад байгаа. Халелуя. Эзэн та илчилтийг, эзэн та мэрэгүү хааныг хайрлаач. Даруй байх. Хоорондоо яриараа цогоо яагаад ярихгүй байгаа хажууд хүнтэйгээ яриач. Ярьцсан уу? Юу юм бэ? Гялзуулсан биз тэгээд. За. За бүгдээрээ би та нарт зүгээр яг зүрхэндээ байгаа одоо хэлмээр байгаа зүйлээ тий өөрийнхөө даруй байдлын талаар ойлгосон хамгийн чухал зүйлээсээ би хэлж өгье. Мэдээж маш өргөн утгатай байх та. Тэгэхээр та нарын даруй байхтай холбоотой ярилцсан зүйлүүд мэдээж бүгдээрээ зөв гэж би итгэж байна. Тэгээ та үргэлж бодоорой. Тэгээд би та нарт гэрийн даалгавар өгье. Насан туршдаа шүү. Заяа. Насан туршийн гэрийн даалгавар бид бүхэн хөхтлээ. Өнөөдөр энэ хорвоод их юм туулнаа. Бид нэр ажил амьдралдаа та нар эзэнтэй л хамт алхвал гарцаагүй өрөөгднө. Та нар ажил үйлсээ эзэн даатгаад хөдөлмөрлөж завхайрал, архиталт, бузар мухагаас зүхтааж, эзний зөвхт ханчлыг өргөлж хайж, эзэнд өргөл 11 үнэнчээр өгөөмрөөр эзний үг хүслийн дагуу та түүний өргөөнд авчирж өгөөлэдэг бол эзэн амлалтандаа итгэмжид гарцаагүй таныг дэвжин дээшлэхэд хүргэн л дээ. Тий. Гэхдээ тэр үеэс ч өмнө өөртөө өдөр болгон цаг үргэлж өөрийнхөө зүрх сэтгэл доторх бардам бодлосоо имэж. Небухаднезар хаан үнэхээр өөрийнхөө тэр агуу хаант улсыг байгуулсан хөгжил цэцгэлтийг харахтаа тэр бардам нь зүрхэн дотор нь түүний уруул дээр дүнгиж гарч ирж байх тэр агшинд л Тэнгэрээс эзэн бурхан айлцсан баг. Хамгийн дээд нэгэн хүний хаанчлыг захирдаг гэдгийг хүссэн хүндээ энэ хаанчлыг өгч
улс үндэстнүүдийн тэр мандал, бадрал, хувь хүний те альва тэр ерөөл эзнээс л ирсэн ирдэг гэдгийг л чи ухаарахын тулд одоо чамаас хүний ухаан авагдаж чамд адгуусны ухаан өгөгдлөө гэж хэлэхэд галзуурсан байгаа шүү дээ. Тэр агуу хаан сүрж авлангүй болсон. Алтан загсны үлгэрийн эмгэн үнэхээр Пушкин бол мэдээж бурханд итгэдэг, ариун библ уншдаг хүн шүү дээ. Оросууд чинь Христос Христэд итгэдэг ийм итгэл үнэмшилтэй хүмүүс шүү дээ. Тэгээ алтан загсны үлгэрийн эмгэний тэр бардамнал, тэр аархал, тэр мөнгөтэй болсон тэр бизнес эмэгтэй хантайгаа хамт амьдралаа босгочхоод дараа нь өөрийнх нь нэр дээр нөхөр нь итгээд хамт зүтгээд тэгээд бүх эд хөрөнгө, банкны данс, бүх үл хөдлөх бүх юмаа эхнэр дээр байлгасан чи эхнэр нь яг алтан загсны үлгэрийн эмгэн болж нөхрөө голж, хөөж, тууж, араар тавьж, залуу хүүхдүүдтэй явуулдаж, эцэст нь эвдэрхий твштэйгээ өвчтөө болтож үлдэж байгаа. Заавал ингэж зовох шаардлага байхгүй шүү дээ. Хүмүүс бурхан намайг зовоолоо гэдэг үгүй шүү дээ. Та өөрийгөө зовоодсон байхгүй. Бурхан хүнийг зовоодгүй шүү дээ. Бурхан биднийг өргөлд сайн сайхан байгаасаа, амар амгалан байгаасаа гэж хүсдэг. Гол нь бидний бардамнал, бидний тэрслэл, дуулуургүй байдал, тэнэглэл биднийг зовоосон байхгүй юу? Библиэлд нэг ийм үг байдаг. Дуул номон дээр тэнгүүд зовжээ гэж. Хоёрхан үг шүү дээ. Тэнгүүд зовжээ. Ямар аимшигтай үнэн үг вэ? Ямар утгатай үг вэ? Та нар бодож үзээрэй. Яг одоо эргээд бодтоо. Та нар бид нар амьдралдаа ямар үедээ зовсон юм? Тэнгэлсэн үедээ л зовсон шүү дээ. Зөрүүдэлж, бардамнаж, эцэг нь хэлсээр байтал архитаж завхаарч, эцэг хоригдсон те битгий завхаар, битгий архид, битгий найз нөхдөөгөө гаралдаа, битгий гэж байгаа эцэг ихээс та баг нулимчхаад гарч явбал эцэст нь түмэн зовлонгоор өөрсдийгөө бид сүлвсэн шин. Хайртай хань нь хилээд ахтал ханыхаа үгийг тоохгүй баг үзэн ядж байгаа юм чи. Ингээл зовдөг. Библи тэнгүүд зовжээ гэж хэлсэн байдаг. Харин зовлон дотроо бид нэр ухаарад нэрээ би ямар их буруу явсан юм бэ? Би хайртай аав ээжигээ ямар их зовоосон юм бэ? Би ханаа ямар их гомдоосон юм бэ гэдээ ухаарад ирхэн за ёстой ерөөлтөө. Гэхдээ заавал ингэж зовхгүй байж болно шүү дээ. Намайг гэрлэхэд манай хадам аав маань, манай Улаанбаярын маань аав юу гэж хэлсэн бэ гэхээр за миний хүү үнэхээр ухаантай байгаарай. Тэгээд юу хэлсэн бэ гэхээр бусдын одоо алдаанаас суралцж яваарай гэж. Бусдын алдаанаас суралцж явбал мэрэгэн хүн байдаг шүү гэж. Харин өөрөө алдчихад алдаанаасаа сурах нь бол тийм хүсэх зүйл биш. Тэгтээ мунхгууд бол алдсан ч ухаардгүй хүмүүс байдаг. Алдсан ч алдаагаа давтаад яг нохоо болцоод олоодаг, гахааг угаасан ч шавартаа хөлбөрдөг шиг алдаал тэгэл энэ намаг болчихдаа живсэн ийм хараалын торигт амьдраад байдаг хүмүүс байдаг, ухаардгүй. Яадаг ингээл өөрийгөө өгшүүлэл ингээл яваад. Энэ бол тэнгүүд байхгүй. Харин ухаалаг хүн бол алдаад алдаанаасаа суралцдаг хүн бол ухаалаг хүн. Яг гэвэл тэр алдаад суралцж чинь, дүгнж чинь, ухаарч чинь. Харин мэрэгэн хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ гэвэл өөрөө алдахгүй. Харин бусдын алдааг хараад өөртөө тусгаж аваад тэгээд гайг амшигаас тойрон гардаг хүн бол мэрэгэн ухаантай хүн байгаа байхгүй. Амен. Тэгээ манай хадам аав маань Улаанбаяр пастрын чи аав над тэгж хэлжсэн. Бусдын алдаанаас суралцж яваарай гэж. Тэг бүгдээр хамтдаа залбирцгаая. Есүсийн нэрээр. Бүгдээр хэрсүү нэгэн болцгоё. Мэрэгэн ухааныг гуйцгаая. Эрүүл саруул ухаан, оюун ухаан, бодрол ухаан энэ эзнээс ирдэг. Тэг өнөөдөр таны тулсан амьдрал
үдсэн зовлон хангалттай шүү. Одоо яаж зовх гэдэг. Библи хэлдэг дахин хаана та нар цохиулмаар байгаа юм бэ гэж хэлсэн. Битүү яр шарах болцсон байж тээ та нар гэж. Бидний зүрх сэтгэлийг хэлж байгаа юм л да. Заримдаа бүр бие махбодын хүртэл ингээд буруу муухай амьдралаас зөндөө шарах сорив тахирдтуу болцсон. Тэгэд бүр буруу амьдрсныхаа гор болсон, өвчнөтэй болцсон, сахартай болцсон, даралттай болцсон, зарим нь хөгжлийн бэрхшээлтэй болцсон явж байгаа. Хамгийн гол нь бидний доторх хүн сэтгэл санаа мань бүр авах юмгүй бүр болтлоо, битүү цохилтууд нөгөө буруу амьдрсныхаа үр дагавраар битүү яр шарахтай явж байгаа мэт сэтгэл зүрх нь бүр бөөн шарах болцсон явж байгаа хүн байдаг. Дахин хаана зөрүүдэл тэрсэлж явж байгаад дуулуургүй явж амьдарч байгаа дахин хаана цохиулмаар байгаа юм бэ гэж бурхан асуусан байгаа байхгүй. Бурхан өөртөө ядарч байгаа байхгүй тий. Ухаараач. Таны зовлонг хараад эзэн бас үнэхээр шаналж байна. Хөөмн охин минь хизээ болтол ухаарахгүй явах юм бэ гэж. Хэдий бол ухаангүй адгуус шиг явах юм бэ гэж Библиэлд бүр бурхан бүр хэлсэн байдаг байхгүй. Тэ бурханы таныг хайрлаж байгаа, таны төлөө шаналж байгаа тэр шанал ямар үнэхээр гүн гүнзгий байдаг бол. Тэ бүгдээрээ мэрэгүү ухаантай амьдрий. Амен. Тэ мэрэгүү ухаантай амьдрал, мэрэгүү ухааны нэг хэсэг нь тэр байхгүй юу? Бусдын алдаанаас суралцаад Библийн энэ уншиж байхдаа Библиэлд гарч байгаа хүмүүсийн алдаа тэр гим нүглээс яаж улс үндэстэн завхарч гэр бүл сүрч тэр хувь хүн алдаж тэр бурхны агуу мандаж байсан хүн бурхнаас салах үедээ ингэж нурж байгаа энэ түүх энэ амьдралын түүх эндээс л бид нар сурах хэрэгтэй байхгүй. Энэ бол түүх, энэ бол хүмүүсийн түүх, энэ бол бурхны түүх, энэ бол гэр бүлийн, энэ бол хувь хүний, энэ бол үндэстний бурхантай хамт алхсан бас бурхнаас салан төрөх үедээ яаж сүрч байсан тэр түүх. Энэ түүх өнөөдөр цаг үед бидэнд сургамж жишээ болон ухаарл хайрлан биднийг засаж залруулахын тулд зөвхт байдал руу чиглүүлэхийн тулд бичигдсэн байгаа юм шүү. Амен. Амен. Тэгээ бүгдээрээ яг одоо биеийнхээ төлөө залбирая. Яг одоо хаж утгахынхаа төлөө. Мэргэн ухаантай амьдрахын төлөө биеийнхээ төлөө бүгдээрээ өрөөж өгье. Биенийгээ чин сэтгэлээсээ мэргэн ухаан хизээч бардамлахгүй байхын төлөө залбирч өгье. Есүсийн нэрээр. Ямагт эзнээс имэж яваасай. Эзнээс имэх үе. Мэргэн ухааны эхлэл юм. Халелуя. Halleluja. 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 Halleluja, Jesus. Есүсийн нэрээр. За би бас эцэст нь бас нэг ишлэл үгэй. Бүгдээрээ сургаалт өгс 9:10-ыг бас бүр зүрхэндээ санаж яваарай. Бүр бичээд тэмдэглэж яваарай. Эзний үгсийг та нар минь бүр нандинж байгаараа гэртээ харихтаа уншаарай. Бити чуулганы хаалгаар гараад мартаарай. Сатан хулгайч байхгүй юу? Сатан байдаг шүү дээ. Муу сүнс байдаг. Тэ өнөөдөр ингээд та нар сургаалыг сонсоо зүрхэндээ ингээд авч гин, ухаарч гин, гимшиж гин. Тэ чуулганаас гараад гэртээ орохын хооронд мартаад яг гэвэл сатан бодиттой оршдгийг үүгээр мэдэж болно. Есүс ч хэлсэн. Та нарын сонссон үгсийг чөтгөр хулгайлдаг гэж. Зорилго нь
Яага хулгайлдаг гэвэл та нар энэ үгийг хүлээж аваад одоо амьдралдаа өөрчлөлт гаргачихгүй гэдгээс чөтгөр үнэхээр санаа зовдөг. Өөрийнх нь хараалаас болчлоос та нарыг гараа явуучихгүй гэхээс та нарыг үргэлж боолчилж, дарамтлаж та нарын зовлонгоор тэр хоолоо олж иддэг. Сатаны иддэг хоол нь юу юм бэ? Сатаныг тижээдэг зүйл нь юу юм бэ? Сатаны иддэг тэр алим усан үзэм, тэр тансаг сайхан хоол нь, тарган шар өхөр хоньны мах нь юу юм бэ гэвэл итгэгч хүмүүсийн болон үл итгэгч хүмүүс бүгдээрээ бүх хүний хийдэг гим нүглээр чөтгөр хоолдог баг. Гим нүглээр таны хийж байгаа завхаарлаар чөтгөр хоолдог. Таны уур хилэн амнаас гарч байгаа хараал доромжлолоор хүчирхийллээр сатан хооллож таны амьдралд бүр илүү хүчийг авч таныг боол болгож таныг ямагт нүгэл үйлдүүлж тэгээд сатан таны нүглээр хоололдог байхгүй. Тийм учраас та сатаныг тижээх үү? Сатаныг тижээгээд байна уу? Бардам зангаар чинь сатан хоололдог юм аа. Тийм учраас сатан таны зөвхт амьдралыг үзэн яддаг. Чөтгөр хүмүүний дотор шүглээд, таны дотор шүглээд танд зүссэн бүрийн завхай, тачаал, худал хуурмаг, бузар муухай, шунал тачаалуудыг хорсол бузар муг хөдөлгөж байгаад таныг үйлдүүлдэг дотроос чинь тачаад болж. Тэгэд таныг тэр бүхнийг хийх үед таны дотроос хооллон, таны дотор улам бүр хүчийг авч яг л моринд мордоод ташуурдаад залаад явдаг шиг дотроос чинь таны амьдралыг бүхэлд нь удирдахыг хүсэж байгаа. Харин та түүнийг зогсоох зүйл бол Бурхны үгээр зүгээр Есүсийн нэрээр зайл сатана гэж хэл. Дахиж би чамайг тижээхгүй гэж хэл. Тэг яг одоо хэлье бүгдээрээ. Есүсийн нэрээр. Есүсийн нэрээр гэж хэл. Учир нь Есүсийн нэрнээс сатан чичирдэг, бэмгэндэг юм. Тийм учраас Есүс хэлсэн миний нэрээр та нар чөтгөрүүдийг зайлуулах болно. Тийм учраас дахиад хэлцгээе. Есүсийн нэрээр. Би эзэн Есүсийн хязгааргүй, хэмжээшгүй эрх мэдэлтэй хүчрхэг нэр дээр энэ ариун нэрээр сатана би чамайг эсэргүүцэж байна. Зайл миний амьдралаас. Зайл миний бодол санаанаас. Зайл миний зүрх сэтгэлээс. Зайл миний сүнснээс. Миний дотроос гар зайл Есүсийн нэрээр. Би чамайг зайлуулж байна. Би дахиж чамайг тижээхгүй. Би бүх амьдралаасаа би хань ижил үр хүүхэд гэр бүлээсээ би чамайг арилгаж зайлуулж байна. Би чамайг Есүсийн нэрээр арчин харж хайж байна. Есүсийн нэрээр. Эзэн Есүс минь. Би энэ мөчөөс эхлэн би танд дуулууртай захирагдаж амьдрахад би таны хүчрхэг мотрын дор би даруй амьдрахад туслаач. Бодол санаандаа зүрх сэтгэлдээ бардам байсан намайг уучлаарай. Амаараа бардамнаж ярьсан намайг уучлаарай. Гимшээрэй. Бардам харцтай байсан да гимшээрэй. Ихэмсэг харц эзэн жигшигдээ шүү манайхаа. Бусдыг дандаа хайрлаж хүндэлж харжээ. Битгий бусдыг харцаараа эхнэрээ нөхрөө хүүхдүүдээ бусдыг бардам харцаар битгий айлгах битээ дарамтлаа. Харин нүдээ бардамналд биш. Нүдээ хайранд өгч бусдыг хайрлан харж байгаараа. Хүндэлж харж байгаараа. Нүдээ өөрчил, харцаа өөрчил. Зарим хүний бардамнал зүгээр харцнаас нь л ил байдаг. Тэр ихэрхэл, тэр бардамнал. Бурхан бардам харцыг жигшд юм аа гэж Библи хэлсэн байдаг. Тэгээ эцэст нь би та нарт хэлэх үг. Сургаал төгс 9:10 дээр эзнээс эмээх хүн мэрэгүү хааны эхлэл юм аа гэж хэлсэн. Эзнээс имэж амтэр. Ямагт эзнээс имэж амтэр. Мэргэн ухааны эхлэл ариун нэгнийг мэдэх нь ухаарл юм шүү ах トゥ ус минь. Эзнээс имэдэг хүнд ямагт имэдэг хүнд ерөөл оршд юм шүү. Амен. Эзнээс имэдэг хүн болцгоё. Бодол дотроо ч эзнээс имэдэг. Бардамхаасаа имэдэг. Амен.